Сайн байна уу? Би сэтгэл судлаач Амина байна. Стрессээс хурдан гарах арга гэдэг нь зүгээр л тайвшрах биш. Харин бие болон тархинд хуримтлагдсан стрессийн физиологийн циклийг хаах гэсэн үг юм. Доор харгууд бол шинжилгээ ухаанаар батлагдсан богино хугацаанд үр дүн өгдөг бодит 5 аргыг танилцуулж байна. Нэгдүгээрт гүн амьсгал, удаан гаргалт. Хамраараа 4 секунд амьсгал аваад амаараа зөөлөн гаргая. 1, 2, 3, 4 амьсгалаа гаргалаа. 1, 2, 3, 4, 5, 6. За тайвширсан. Удаанаар амьсгалаа гаргах нь парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлж стрессийн дохиог унтраадаг. Дараагийн хэсэг биеийг хөдөлгөх. Гараа хөдлөлөө, бугуугаа хөдлөлөө, мөрөө хөдлөлөө, хүзүүгээ хөдлөлөө. Дараа нь хөлөө зөөлөн сэгсэрлээ. Үүний дараа 2-3 минут алхаж болно. Энэ нь адреналин, кортизолын түвшнийг бууруулж flight or fight төлөвийг хаадаг. 3-т хүчтэй булчин чангаруулалт. Хөлнөөсөө эхлээд булчингаа 5 секунд чангалаад 10 секунд суулгал. Хөлнөөсөө эхэллээ. 1, 2, 3, 4, 5. 10 секунд сууллаа. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Мөр, хүзүү, нүүр хүртэл биеэ чангаллаа. Бүх биеэ чангаллаа. 1, 2, 3, 4, 5. 10 секунд суллаа. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Булчин суллах дохио тархинд очиж бүх биед тайвшрал өглөө. 30 секунд хүйтэн агаарыг нүрээрээ мэдэрч байна гэж төсөөллөө. Нүдэнлээ. Хазар дээр салхи зөөлөн шивнэхэн орлоо. Хацраараа хүйтэн агаарыг мэдэрлээ. Бухаараа хүйтэн агаарыг мэдэрлээ. Энэ нь зүрхний цохилтыг удаашруулан тайвшруулдаг. Сүүлийн хэсэг. Тархины анхаарлыг өөр тийш нь шилжүүлэх дасгал. Яг одоо харж байгаа 5 зүйлийг нэрлэе. 1, 2, 3, 4, 5. Одоо сонсож байгаа 4 зүйлийг ажиглая. 1, 2, 3, 4. Одоо мэдэрч байгаа 3 зүйлийг нэрлэлээ. Гарын дулаан, хувцсны мэдрэмж гэх мэт. Тархийг яг одоо байгаа мөч рүү буцаан авчирлаа. Энэхэн хугацаанд таны стресс бүрэн хэмжээний таалагдсан байгаа гэдэгт найдаж байна. Амжилт хүсье.